Тэгэхээр кино маань 1988 оны Лас Вегаст болж буй хэвлэлийн бахуурлаар эхэлдэг. Дэлхийн боксын холбооны хөнгөн жингийн аваргын төлөө 2 боксчид тултгаар болсон ч манай киноны гол дүрвэний товсон цагтаа ирэлгүй өрсөлдөгч тамирчнаа бухимдуулаад амжина. Вэнийг хоцорч ирэхин мэдсэн шүүгч хэрвээ 7 цаг гэхэд ирэхгүй бол тулаанд ялагдсанаар тооцох шийдвэр гаргах бөгөөд энэ үеэр буудал дотор шүнжэнгөө шоудсан тэр жиндээ орох гэж янз бүрийн арга хэрэглэсээр менежертэй удахгүй очно гэж эмэгтэйгээр хэлүүлдэг. Түүний хувьд мэргэжлийн карьердаа 31 тулдаж, ердөө 5 нь ялагдсан чадварлаг тулаанчаас гадна боксын ертөнцийн маш нэр хүндтэй нэгэн юм. Алдар нэр амжилтандаа бартсан Вэний хүмүүсийн өмнө өрсөлдөгчөд апас үйлдэл үзүүлэн тэр асуудалгүй жиндээ орсноор Рожер эхний раундад дуусгах амлалт өгч оройн Вэний менежерээ гарсны дараа унтаж амралгүй казино тоглохоо шийддэг. Тэр эхэндээ ялагдж байсан ч сүүлдээ овоо их мөнгө хоцсноор буудлын өрөөндөө мөнгөө цацсан найз бүсгүйтэйгээ оройг сайхан өнгөрүүлнэ. Инхүү маргааш нь хүмүүсийн хүсэн хүлээсэн тулаан эхэлдэг. Эхний раундад Вэний хэдэн удаа нүрэндээ цохиулах ба тэр 2 дугаар раундыг эрч хүчтэйгээр эхлүүлдэгч өрсөлдөгчөд дутуу үнснээс болж цогцолтуудыг хамгаалж чадалгүй нокаутанд орно. Ялагдлын дараа Вэний хэд хоног эмчилгээ хийлгүүлж амралтын өдөр түүний гэртээ очиход гэр бүлийнх нь эрүүл мэндэд санаа зовж байгаа хэлснээр Вэний зурагтаа хасан менежер Рожер хоёрын үл ойлголцлыг үзэж өөрийг нахиж тулдуулахгүй байхаар шийдсэнийг олж мэдэн. Орой олны дараа тэр менежерийнхээ сүүгийг бодсоор Вэний түүнтэй ярилцахаар автаа хамт гэрт нь очин ахиж тулдах боломжгүй гуйдагч. Менежер Луи түүний гэр бүлдээ цаг гарах хэрэгтэй гэд гуйлтын огт хүлээж авдаггүй. Гэхдээ тэр хэсэг бодсны эсэст түүн туслахаар найз руугаа явуулах бөгөөд маргааш нь Вэний Нью-Йорк хотод Кевингийг тасалжуулагчтай уулзсан түүнээс арх хүндэтж байгааг хэлэн удлуу тэр заалдан танилцсны дараа түүнд ур чадруу харуулахаар Мэнийг их хүнд жингээ тамирчинтай хамт бэлтгэл хийдэг. Вэний сүүлийн тулаанаас хойш нэг ч удаа бэлтгэл хийгээгүйч залууг ялж түүнийг гайхшуулснаар Кевин жингийн үзэн хагас дунджийн тулдах бүрэн боломжтой хэлнэ. Вэний ихэндээ өөржийн тулдгаас таталзж байсан ч тэр Кевиний ятгалгаар эрсдлийг үл тоож бэлтгэлээ үргэлжлүүлэхээр болно. Ингээд маргааш нь Кевин түүнийг дасалжуулахар шийддэг. Вэний Мишокноос бултан тэр өглөө бүр хэдэн километр гүйж дээстэ өсрөх цохилт хамгаалт гээд хурд хүчний дасгалуудын тэр баг багаар сайжрахсаар байлаа. Бэлтгэлийн үеэр Кевин түүнийг өөрийнх нь хэлснээр тулдахыг сануулах бөгөөд нэгэн орой Вэний шинэ найз бүсгүйгээ гэртээ урьж тэр хоёрыг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулан удалгүй орой олны дараа Вэнигийн аав Анжело дасалжуулагч танилцсан хүүг нь өөрчийн тулдуулахаар бэлдэж байгаад дургуйтснаар Кевин түүнийг цааш дасалжуулах хэсэгтээ эргэлзэж эхэлдэг. Гэхдээ нэгэн өдөр аавынх нь бодол өөрчлөгдөн тэр Вэнийг аврагын бүсийн төлөө шилдэг тамирчинтай тулдах санал авсныг хэлэхэд Вэний баяртай байсан ч дасалжуулагч Кевин аавынх нь энэ шийдвэрт дотроо дургүй байлаа. Тэр менежер Рожертэй уулзсан тэд өмнөх шигээ Вэнийг ашиглаж мөнгө олохоор хүнд жингийн хамгийн шилдэг тамирчинтай тулдуулах гэж байгаа дургуйтсан. Түүний карьерийг дуусгахыг зөвшөөрөхгүйгээд тэр тэднийг мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгийг ойлгох үед Рожерийн туслах түүний хэлснийг биелүүлсэн гэж ялагдах хэсэг нь зөвхөн тэр хоёроос хамаарахыг сануулдаг. Ингээд хэдэн сарын дараа тэдний тулааны тов гарчээ. Вэний өрсөлдөгч тамирчнаас судлан бэлтгэлээ ангасаар тулааны өмнөх өдрийн хэвлэлийн бахурал дээр Вэний тэдэнд хандан аврагын бүсээ авахаас нааш хаашаач явахгүй гэдгээ хэлснээр тэр ялна гэдэгтээ маш итгэлтэй байлаа. Оройн дасалжуулагч Кевин түүний гэрт амрах хэрэгтэй хэлэн маргааш ялагдахыг харахыг хүсэхгүй байгаа тул зөвхөн өөрийнх нь хэлснээр тулдахыг харуулдаг. Вэний гэр бүл тулаа эхлэхийг тэсч чадах ба тоондолгүй 2 боксч рингэн дээр гарч эхний раундаа эхлүүлнэ. Тулааны хоёр Вэний дасалжуулагчийн үгийг сонсолгүй өөрөөрөө тулдаж оноо алдсан тул минутын амралтаар Кевин түүнийг гараа өргөн цогцолтыг хаах хэрэгтэйгээд түүнээр огт тоглох хэрэггүй хэлнэ. 2 дахь раундад Вэний дасалжуулагчийн заавраар хариу давтлан дээлэг булан чахан угсарсан цогцолт хийж хүнд байдалд оруулах бөгөөд тэр эрчээ алдалгүй сүүжийн цогцолтоор түүний нокаутанд оруулснаар эцэст нь тулаанд ялж аврагын бүсээ авсан тэр хагас дунд жингийн ялтаа тэмдэглэхээр багийнхантай хамт шоудан хэд өдрийн дараа Вэний дараачийн тулаанаа хийхээр дунд жингийн аврагад сал тавих бодолтой байгааг хэлэхэд түүний найз бүсгүй залгаснаар тэр хамт кофе уухаар найзынхаа машинаар хот руу явдаг. Вэний найздаа дунд жингийн шилдэг боксчонтой тулдна гэдгээ хэлэн тэдний анхаарал сатаарах үед гэнт нэг машин урдаас нь мөргөж ослоо ихэн тэр. Удалгүй Жими ухаан орж арай гэж машинаас гарах үедээ
Винийг цус алдсан байдалтай ухаангүй эвдэж байгааг олж хардаг. Энэ хоёр Винийг авч шууд дамжуултаар хүүгээ осолд орсныг мэдэн яаралтай эмнэлэг рүү явах бөгөөд Анжела хүүгээ харан хэсэг шокны байдалтай тасалжуулагч гэр бүл нь түүнийг ухаар хүртэл сагч хонхоор олно. Ингээд 2 хоногийн дараа Вини эцэст нь ухаордог. Аав ээж нь хүүгээ ухаарсанд баярлан түүнийг осолд орсныг хэлэх ба өдөр нэмж тэдэн нурууных нь ясны хугарлыг харуулan Винийг маш хүнд гэмтсэн гэж хагалаанд орох ёстойг сануулхад тэр өөрийгөө зүгээр гээд ахиж тулдаж чадна гэдгийг харуулах гэтэл эмчнэр түнд тайвшруулах тариа тарьж гар хөлийн хөдөлгөөнгүй болгоно. Орой нэмж маргааш түнд хагалгаа ээж хамаалтын бэхлэхээ зүүлэхээр олсноо илэн хэрвээ үнийг зөвшөөрвөл 6 сарын дараа гэхэд буцаад хөл дээр нь алхуулна гэж амлалт өгснөөр Вини хэлсний зөвшөөрөн хагалгаанд ордог. Унтуулгын дараа эмч мэдээ алдуул тарьж тэд гавлын яс руу шүрүүтэн толгойд нь төмөр бэхлэхээ суулгана. Хагалгаа амжилттай дуусч тэднийг явах гэхэд хэвлэл мэдээллийнх нь түүнээс яриа авахар эмнэлгийн гадаа цугларсан байлаа. Тэр гурав хурдан шиг гэрлүүн явж Вини машинаас буух үедээ толгойг зохин түүнийг арай гэж дотогш ороход гэр бүл нь хэдэн сар хэвдэх оройд бэлдсэн байх ба оройн Вини өөрийгөө толон таран ахиж тулдж чадах хэсэгтээ эргэлзэж хоолны үеэр тэр өөрийгөө асруулахыг хүсэхгүй байгаа хэлэн Битиминий асуудалд оролцгээд эгчтэйгээ маргалддаг. Вини өмнө нь хязээж хүний асгаанд орж байгаагүй тул эхэндээ хэцүү байсан ч тэр баг багаар үүнд дасж байлаа. Тэр орноосоо бослогүй өдөр хоног өнгөрөөсөөр нэгэн өдөр найз бүхэн түүнтэй уулзах үедээ зүүс юмнаас нь болж хамт байж чадахгүй гэдгээ хэлснээр Вини урлан ахиж битэрээрээгээд түүнээс салахаар шийддэг. Нэг орой түүний зурагт үзэж байх үед дасалжуулагч Кевин баярын мэнд хүргэн сэтгэлийн сэргээхээр стрип клуб руу дагуулж явна. Ингээд түүнийг юу ч бодлоогүй дотож ороход тэд төрсөн өдрийн тэмдэглэхээр цугларчээ. Винид гэр бүлийнх нь бэлдсэн гинтийн бэлэг таалагдах ба баярын ширээн дээр ам түүний хагас дунд жингийн аврагын бүсийг нөхөд тэр тэднийг өөрийг нь өргөж дэмждэгт талархаж байгааг хэлэн үдшилгээ эхлүүлдэг. Баяр дуусахтаа зэрэгцэн менежер нь түүнийг 3 сарын дараа олох тулаанад цуслахыг хүсэж ахиж тулдах хэрэггүй гэдгийг сануулгах бөгөөд тэднийг авсны дараа дасалжуулагч Кевин хүртэл түүний хувьд бүх зүйл дууссан гэд үннийг хэлдэгч Вини бууж өгөхийг огт хүсэхгүй байлаа. Тэр дасалжуулагчтайгаа муудалцсан таксигаар казино руу хөрвүүлэн покер тоглох хооронд Кевин хэлсэн үгэндээ харамсан архиа итрүүлж цагдаад баригддаг. Маргааш өглөө нь Вини сэтгэлээр унсан байдалтай гэртээ ирэн тэр шүтдэг тамирчдын зураг мөн боксийн бэлэгээ хайрцагталт хийж хүүхэд байх үеийн дурсамжаа ирэн санах үед ээж нь түүнийг дор юу гэж байгааг асуун. Оройн Вини унтаж чадалгүй аврагын бүсээ харах үедээ менежерийн хэлсэн үгийг бодсоор шөнө дунд тэр бэлтгэл хийхээр ганцаараа шахалт их боловч огт хөдөлгөж чадахгүй байлаа. Гэсэн ч тэр болилгүй жингэд багасхан шахалт хийж бууж өгөх болоогүй гэдгийг харуулсан. Маргааш өдөр нь Винийг өмнөх тулаануудаа үзэж байх үед дасалжуулагч Кевин жолооны үнэлгээ хураалгаснаа хэлэн буцаж гарч явах гэтэл тэр түүнийг дуудан тусламж хэрэгтэй болсон гэд зойрын өрөөлөө дагуулж орно. Вини өөрийн ахад дасалжуулахыг гуйхад Кевин түүнийг галзуурсан гэж ийм байдалтай дасал хийж болохгүй гэхэд тэр аль хэдийн эхэлсэн гэдгээ хэлэн хэрвээ түүнийг хүсэхгүй байвал ганцаараа чамаагүй хийнэ гэж эндээс гарахыг хүсдэг. Оройн тэднийг үзэрдэх үед Кевин юу ч ярилгүй вискинээ суух бөгөөд шөнө дунд Вини даслаа ихээр зойрын өрөөлөө орох үедээ Кевиний газар унтж байг харан шахалтын төхөөрөмжийг хог руу аясныг мэдэж гарч яхаар болоход Кевин түүнийг дуудан дасалжуулахар шийдсэн гэдгээ хэлснээр тэр хоёр бэлтгэлдээ орно. Маргааш нь Вини гэрээхэндээ мэдэгдэлгүй нууцаар дасал хийх үедээ ээждээ баригдах шахдаг. Хэдий түнд маш хэцүү байсан ч өдөр бүр бэлтгэлээ хийсээр Кевин тэр хоёрын харилцаа өмнөхөөсөө сайжирч байгаа тул хоолны үеэр нэгнийгээ шоолж инех ба нэгэн шөнө Винийг аав нь ажлаасаа бууж ирэхдээ хүүгээ өрөөндөө байхгүй байгааг харан Кевин тэр хоёрыг нууцаар бэлтгэл хийж байгааг нь олж мэднэ. Эмч түүнийг дасал хийх нь битийл огцом өдөлж болохгүйг харуулсан ч Вини хэлэлгүй нууцаар бэлтгэл хийж байгаа нь аавынх нь бухимдлыг төрүүлж тэр уртаар дээш гарч явдаг. Ингээд үзэгдэл солигдож Ослоос хойш аль хэдийн 6 сар өнгөрчээ. Эмч түнд мэдээ алдуулагчгүйгээр үнийг авах боломжгүй гэхэд Вини өвдөлтийг тэсч чадна гэд хурдаа авах гэснээр эмч болтыг нэг нэгээр нь тайлж эхэлдэг. Хэдий Вини маш их өвдөлт мэдэрч байгаач тамирчны сэтгэл зүгээр үүнийг тэсч харах бөгөөд худлгүй тэр эмч нартай талархан аав ээжтэйгээ хамт гэрлүгөө явна. Маргааш нь Вини зааландаа мишог цохиж хэд өдрийн дараа тэр хүзүүний чигээ агуулсан дараачийн тулаанаа хийхээр боксын үндсэн бэлтгэлдээ ордогч. Менежер Луи нэгж тамирчин түүнтэй тулдахыг хүсэхгүй хэлэн өөр зүйл олж хийх хэрэгтэй гэхэд Вини сонсохыг хүсэлгүй уцаа тасалдаг.
Хүмүүс түүнийг болохыг ятгах байсан ч тэр ахиж рингэн дээр гарна гэсэн итгэл найдвараар өдөр бүр бэлтгэлээ хийсээр байлаа. Гэтэл нэгэн өдөр түүний төмрөө өргөжөө бичлэг хүмүүсийн анхаарал дуртаж сэтгүүлчид ярилцлага авахар заалан цуглжээ. Вини энэ боломжийг алдахыг хүсэлгүй хинтэж тулдахад бэлэн гэдгээ харуулахаар бэлтгэл дэрсэн залуучуудын нэгэнтэй рингэн дээр гарч тулааны хоёр тэр Винийг хэлснээр нүрлэн цогтож тэр зүгээр гэж өөрлөн товтлохыг хүсэх бөгөөд орой наавд хүүтэйг ярилцахаар түүнийг ахиж гэмтэл авахыг зөвшөөрөхгүй гэж эртхэн болиулаагүйдээ харамсаж байгааг хэлэхэд Вини хүүхэд байхасаа л түүнтэй хамт боксер хичээлж бүх амьдралаа үнд зориулсан гэд ахиж тулдуулахыг гуйсаар байлаа. Харин нэг өдөр менежер түүнд сайхан мэдээ дуулгадаг. Вини IBC-гийн супер дунджингийн аврагын төлөө Дуран гих боксчинтай тулдах санал авч хэрвээ тэр энэ тулаанд ялж чадвал боцооны шагнал болох сая $600,000 өөрийн болгох юм. Үүнийг сонссон Вини огт эргэлзэлгүй саналын зөвшөөрснөөр хоёр боксчны супер тулаан Лас Вегас хотод болох тов гарна. Хүмүүс ослын дараа түүний боксийн спортоос зодог тайлна гэж бодож байсан ч Вини өөрийгөө ялж тулааны ертөнцөд буцаж ирсэн гэдгээ энэ тулаанаар харуулахыг хүсэж байлаа. Ингээд хэдэн сарын дараа хүмүүсийн хүсэн хүлээсэн тулааны өдөр ирнэ. Тулаан эхлээс өмнө Вини бүх анхаарлаа төвлөрүүлэн рингэн дээр гарах бөгөөд тун удалгүй 4 удаагийн дэлхийн авраг болох түүний өрсөлдөгч Дуран үзэгчдийн уухайн доор рингэн дээр гарч ирснээр шүүгч тэр хоёрд дүрмийг сануулan тулааны эхлүүлэх оронд Винигийн гэр бүл түүнийг дэмжихээр шууд амжуултыг үзэн эхний раунд дээр Вини хамгаалж амжилтгүй нүрлгөө зөхиулдөгч тэр босож тулаанаа үргэлжлүүлэн удалгүй минутын амралтаар дасажуулагч Кевин түүнийг зоригжуулахаар бүх зүйлээрээ илүү аг хэлэн үзүүлээд өг гээд рингэн дээр гаргана. Move your head, Vinny, move your head. Вини 3 раунд дараа жоноо алдсан ч Кевин түүнийг ялна гэдэгт итгэж байгааг хэлэн хариу давтлах хэрэгтэйг сануулж тэр 4-р раундад дахиад оноо алдсан тул Кевин 100 гарын цохилтоос нь бултахыг анхааруулдаг. Гэсэн ч Вини удаа дараа хүн цохилтонд орсоор арай гэж раундыг дуусгах нь тэр. Кевин түүнийг буужих болоогүй хэмээн энэ тулааны хий хүртэл юу туусныг сануулж хэн гэдгээ харуулгснээр Вини сэргэлт авч илүү их хүчтэйгээр тулаанаа үргэлжлүүлнэ. Тэр хариу давтлан дасажуулагчийн заавраар раундыг илүүрхэж сүүлчийн хэдэн раундад Вини бүх хүчээ гарган тулдсаар оноогоо эртүүлэн үлдсэн 2 минутанд тэр арайгч цогтуудыг хаасаар эцсийн хүчээрээ довтлон хэдэн оноо салгаж чаддаг. Киноны төсөлд Вини эцэст нь шүүгчний саналаар ялах бөгөөд дасажуулагч гэр бүл найз нөхд нь түнд баяр хүргэн тэр аврагын бүсээ авч хэдэн ослын дараа хүмүүс түнд эргэлзэж байсан ч тэр огт бууж өгөлгүй өөрийгөө ялж авраг авч чадсандаа маш их баяртай байлаа. Хэрвээ та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайкаа дараад киноны талаарх сэтгэлдээ комент хэсэгт бичүүлдээгээрэй. Дараагийн сонирхолтой киногоор уулзцаая. Түр баяртай.